Сириань намайг хүр ирбэхэ гэдэг. Чи өөртөө бас ханхүүтэй зориулж Парис хотыг усан доор хот болгох хүч чадлыг би чамд өгье. Хариуд нь хадагтай цог хармуурын шидэт эрдэнэсийг надад авчир. Бүгд миний өө гашуу живх болно. Чи 3 минут 37 секунд хоцорлоо. Бүгд ярьж гисэн. Клой ирсэн үү? Аврал сармагчин кибер магчин загсны эсрэг киноны 3 дахь ангийг Клой үзнэ гэж юу? Малгаагаа ав. Гэд үзье. Маринет ирээгүй юм байна тийм үү? Бас л хоцорч байна. Та хоёрт суудал хадгалж бай. Маринет минь дээ, Маринет минь. Сайн байна. Харин одоо юу сэтгэлийг чин зовоогоод байгааг хэлээч. Та яаж? Хүлээ. Та хоёрын дэ үлд. Оруулж та. Ой! Каваминууд хүч чадлын ховрхон өөрчлөгч орын талаар хизээж мэдэх ёсгүй. Хүч чадлыг өөрчлөх гинэ. Та нар хорон санаат нь баригдчихвал яах тухай төсөлж үзсэн үү? Яг л хөр ирвэхэн Кавамин нүүрүү шиг. За мэрэнэт яриад байгаарай. Хармуур улмал олон юм шалгаадаг боллоо. Нуух тусам мэдмээр санагдаж байгаа байх л та. Мэрэнэт чи ус буцлахаас өмнө гомонго усанд хийдгүү? Аа, үгүй. Зүйтэй, альва бүхэн тохиромжтой цаг хугацаа гэж байдаг. Та юу хийж байгаа юм бэ? Онцгой орц найрлагаас бүтсэн бэлтгэлийг Каваминуудад өгвөл тэд онцгой хүч чадал гаргаж чаддаг. Тус тусын жорын эрдний сударт бичиж үлдээсэн. Хэцүүч гэлээ дийлийнх нь би тайлж уншиж чадсан. Жишээ нь улсны хүч чадалтай болохын тулд чамд улсын хааны цэцэрлэгээс авсан мөчр буюу далайн замаг, дун лаванда нуугдсан эрдэнэ буюу совд хэрэг болно. Гэхдээ хамгийн сүүлийн орц найрлага буюу баярын нулимс гэдэг нь жоохон юуг хэлж байгааг би одоо болтол олж чадаагүй. Нэрэ бүжгэлж байгаа шоргоолжноос гаргаж авсан хүчил юм болов. Ашгүй зөв найрлагыг олж чадах шиг боллоо. Хармора чи надад итгэдэггүй? Тэмээ хадагтай цохоо. Чи ч бас надад итгэдэггүй? Тоглоод байна уу? Би хизээч чамд итгэхгүй. Хадагтай цох надаас юу нуугаад байгааг чи мэдж байгаа биз дээ? Би бол жирэлд нэг Кавами. Бидэнд чимээгүй байх эрх бас байдгийм шүү. Харамсалтай байна. Уг нь чамд амттай бяцлаг захиалах гэж байсан юм. Чи La Trapde Shornikаас амсаж үзсэн үү? Баг зэргийн хужигны амттай гэж бичсэн байна. Чи ингэж нэмэргүй. Уучлаарай. Форум дээр Монбрисний тухай мэдэх үү? Манай дэлхийн хамгийн эртний бяцлаг гэж байна штэ. Үгүй байлгүй дээ. Үнэн гаднах хальс нь яагаад улбар шар өнгөтэй байгаа гэж гацуур модар тусгаалan хийсэн хавдан дээр тавьж хатаасан болохоор тэр шүд. Дэлхий дээр бяцлаг шиг сайхан үнэртэй ганц л зүйл бий. Аль нь зүгээр бол Том де Бьюш? Эсвэл Сант Андре? Тань ламт байна. Тийм ээ. Би өмнө нь энийг уух дуртай байснаас саналаа. Мэдээд байсан юм аа. Вэз. Үч нэмэрэ. Жаахан давс нэмэх байсан юм уу? Бас л бүтсэнгүй. Яа сайн уу? Тийм ээ. Кино юу? Юу гэж мартах вэ? Би бараг очиж байна. Оочлаарай. Нууцчаар олоход чинь амжилт хүсье.